Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бад лагшин амгалан үйлс өндөрөв. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкастын 2 дахь сувг. Газрын гаваас. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж сувгийг мань дэмжээрэй. Subscribe тавьчаад дарахтал хангалттай. Газрын гаваас подкаст. Олиггүй ир архинд чангарна. Олсдээс усанд чангарна. Монгол ардын зүрэг. Бүхийн домгууд. Бүхийн домог хөөж. 15 дугаар хэсэг. Лувсан зан. Цэцэнхан аймгийн Самбэсийн хушуу. Одоогийн Дорнод аймгийн Булган сумын харьяат талхын лувсан зан гэж сайхан бүх байж. Залуудаа халахын 7 хушуу даншиг наадамд барилдан заан цол аваад буцаж явахдаа Хинти аймгийн Баян овоо сумын нутаг Хэрлэн голын хөвөөнд нутгийн нэгэн айлд буужээ. Цай угаад мортоход айлын эзэн хэлжээ. Манай гадаа хүн мөрөгдөг маш аюултай догшин бух байгаа. Та анхааралтай яваарай гэжээ. Лувсан зан гайгүй үсттэй. Эгээл алуулчихгүй байлгүй дээ гэж хэлээд гараад явж. Гэрийн эзэн санаан зовоод хойноос нь хартал нөгөө хүн ганцгандаа байсан богцноосоо зодог шуудгаа гаргаж өмсөд нөгөө айхтар мөрөгдөг бухын наанаас нь очиж явахыг хараад бүр гайхаж сандарлаа. Бух нүцгэн хүн хараад уламж уурн хөрөв бололтой мөргөх гээд өөдөөс нь дайрлаа. Лувсан зан огцом зайлаад хүзүүнийх нь орчимд ганц хүчтэй халагдтал бух дороо очоод хөдөлсөнгүй. Зан эргэж ирээд хувцаа өмсөн мордоод явчихжээ. Харин өнөө бух түүнийг явснаас нилээд хойно арай ч босож үхрийнхөө хойноос айжуухан яваад түүнээс хойш хүм өрөхөө болсон гэтг. Лувсан зан эд бяр хүчин амтагдж явсан оргил үедээ Самбэсийн хушууны ламын хийдийн наадамд барилдахаар очив. Түүний замд цав цагаан толгойтой дээл хувцсан нар саранд ганцсан урд залуудаа барилдаж явсан болов уу гэмээр сайхан биетэй өвгөн морьтой шогшиж яваатай тааралдав. Минь тусаа мэдлэлцсэний дараа өвгөн "Чи барилддаг бололтой хөөхөд юм. Бодвол ламын наадамд тоосоо өрөх гэж яваа вэз" гэж асуужээ. Лувсан эдэр залуугийн омголон зангаар тийм гэж хэлтэл өвгөн. "Би ч бас ламынхаа наадамд тоосоо өргөх санаатай явж байна" гэж. Лувсан энэ өвгний барилдах маань гайгүй гэж бодоод дотроо инээд нь хүрээд байж. Тэд олон юм ярьсангүй. Хэсэг явж байгаа цалгата залуу насны сагсуу зангаар "Өвгөн танаас хэр их тоос гардаг юм бол доо" гэж хэлчихэд морой гуйдаад авчихжээ. Нилээд холдоод эргэж харвал тэр өвгөн нөгөө янзаараа шогшиж явна. Лувсан зан тэр оройгоо ламын хийдээр очиж унтаад маргааш өглөө наадам хийх газар очиж бүхийн даамалд нэрээ бичүүлээд наадам эхлэхийг хүлээн байлаа. Баагууд өнгөртөл наадам эхлэхгүй байхаар нь таньдаг хүнээсээ асуужээ. "Энэ наадам яагаад эхлэхгүй байгаа юм?" гэж. Тэр хүн хэлжээ. "Гардугай хүлээж байгаа юм байна" гэж. Гардугай гэдэг нь бас ямар гайны амтын ирэх юм бол доо гэж бодож байтал хүмүүс "Гардугай ирлээ" гэж хугалдаад явчихжээ. Харсан нөгөө өчигдөр хээр уулздаг цагаан толгойтой өвгөн ирээд морниосоо бууж байгаа харагдав гин. Энэ өвгнийг юунд нь ингэж хүлээдэг юм бол доо гэж бодоод сууж байтал наадамж эхэллээ. Нөгөө өвгөн энэ тэнтэй нөхөөс болсон 30 улаан торгон зодог шудгаа өмсөд зүүн талын тэргүү магнад гарч байна гин. Лувсан зан эдэр залуугийн эд бэр чадал нэмж явсан болохоор тунч амархан 2 давчихлаа. Өвгөнч түүнээс дутахгүй 2 давчихжээ. 3-ын давааны ам авах боллоо. "Гардугай ам аваарай" гэж бүхийн даамал хэлтэл нөгөө өвгөн "Өчигдөр надтай хөдөө уулздаг нэг хүү байна. Тэр хүү хаана байна?" гэж хүний дээгүүр сарвчлан харав. Лувсан би энд байна гэж сууж байснаа өндөөлөө. "За би энэ хүүг авъя" гэж хэлээд эргэж
Лувсан ч тийм аз байх гэж өөрөө гуйж ирсэн болохоор олзоор төвөггүй 3 давчхыг гэж бодоод дотроо баярлаад л байж. Өвгөн зүүн талын тэргүү магна болохоор 3-ын давааны хамгийн ихэнд тэр 2 барилдлаа. Тэр үеийн бүгчүүдийн дотор талхын Лувсангийн 3 дайралтыг халахын ямар ч сайн бүх өнгөрөөхөд хэцүү гэж ярьдаг байж. Лувсан зан өвгөнийг дархан мэхээрээ дайрсан боловч цаатхан жаахан хилтгийг хаydаад ойдсонгүй. Дахиад нилээн сайн хүчтэй дайртал урдынхаасаа улам хөдлөхгүй янзтай байна. Бүх хүчээ дайчилж байгаад 3 дахь удаага дайрахад ёстой нэг ургаа хад мөргсөн юм шиг огт хөдөлсөнгүй. Хийх мэхээ дуусаад барай зогсож байтал өвгөн хэллээ. Хүүхэ, одоо дахиад юм хийх юм уу үгүй юм уу гэж асуугаад одоо миний ээлж болоо шив гэд зүүн хөл дээрээ давхар хавсарч цохоод хайчхаад яваад өглөө. Лувсан зан онооны асарт ирээд хувцас өмсөө сууж байтал өнөөх өвгөн ирээд "За хөө минь, чамд маш их хий байна. Харин одоо арилсан бийвээ. Чи сайн бүх болж олон жил сайхан барилднаа. Харин чамд бүх хүний хувьд нэг зүйлийг захихад байна. Хүнийг битгий голж ам гарч яваарай. Энэ бол бүх хүнд цээрлэх зүйл нэг юм шүү" гэж хэлжээ. Тэр өвгөн Цэцэн хаан аймгийн Самбэсийн хушууны баг Гомб гард гэдэг алдарт бүх байсан юмсанжээ. Туулаа нэвртэй подкаст. Эдэр дампил авраг. Домогт бүх эдэр дампил авраг 1750 оны үед Түшэт хаан аймгийн Түшэт гүний хушууны нутаг Хачхийн өвөрт төржээ. Авраг залуу зандан насандаа цөөвтөр малтай жижигхэн гэртээ хөгшин ихтэйгээ хамт амьдардаг байжээ. Нэгэн 100 ган гачиг болж харь хушууны нутагт нутаглаж байхад тентхийн баячууд гадуурхаад хитэн ямааг нь тогтоо эдэжлүүлэхгүй хөөж туугаад худагтаа услуулахгүй байн хороод байдаг байжээ. Дампил нэг өглөө худаг дээр очиход хэсэг залуус үгээр үдэж "Нутаг ус нүүдлийн чамд бол эзэн нь бид юм" гэж тоглоом шоглоом хийгээд дайралтын югөөдөөд байж. Тэгэхт нь эзэн нь юмаа мэдэж эргэн усаа хашдаг хойно зөвөө зөв гэд яваад өгчээ. Нэг орой усан дээр очивол олон үхэр усанд ирсэн байв. Тэндээс хамгийн том шарыг нь барьж аваад худгийн аманд хэлбэж хийчгээд харжээ. Маргааш нь айжуу худаг дээр очтол олон хүн цуглжчихсан. Нөгөө шарыг гаргах гээд оролдоо дийлэхгүй ихээ ядарсан байхаар нь би морио услах гэсэн юмсан усны эзэн нутгийн эзэд ганц муу бэрүү гаргаж чадахгүй байх ч гэжтэй гэд эрэхтэл аманцар их хүүхдээ нэг хүү. Чамааг үүнийг гаргаад өгвөл мөнгөн тоногтой эмээл хазаартаа морио өмсөж яваа ухаа хамбан дээлээ өгчгий гэж хэлээд басамжилсанд дампил хүү нөгөө шараа засаж хүлээд холоос дэвэн дэвсээр ирж шаваад уяанаас нь барьж худгийн 3 үе амлгаатай хамт ховх татан гаргаад ирэхэд сайхэр мэл гайхан олон залуус таг дуугаа зогсжээ. Нөгөө ам гарсан залуу хэдийн мориндоо харамсавч Монгол хүн хэлсэндээ байдгийм хойно нэрлэхэн инээмсэглэх дүр үзүүлэн мөрийгөө арга буюу өгч нэр усаа мэдлэлцэн танилцжээ. Морины цулбуур гардуулах үед зэрэгэлдээ зогсож байсан нэг залуу энэ жил 7 хушуу даншиг наадамд барилдвал төрүүлэндээ гэсэнд дампил бэлэгшэн даншиг наадамд 18 настайдаа барилдан төрүүлснээс хойш олон удаа төрөө авч алдарт эдэр дампил аврах хэмээн дуудуулах болсон гэдэг. Түшэт хаан аймгийн Түшэт гүний хушуу одоогийн Өмнөгов аймгийн Баян овоо сумын хар заг багийн нутаг баг Хачхийн ууланд нэгэн худаг дээр нутгийн баян айл эсхийгээ хийж байлаа. Алсаас уяа сойлгон таарсан хээр морьтой хүү ирж морио услах гихтэн дээрэнгүй зантай баян "Чиний морийг байтугай эсхий хийх ус хүрэлцэхгүй байна" гэд унсан морийг нь үргээгээд байхаар нь хүү хэсэг дуугүй зогсноо дургуун хурж хажуух овооны бэлээс нэгэн чулуу өргөж ирээд "Танаа эсхий чи их шиг миний морьч цангаг" гэд худгийн аман дээр нь тавиад явчихжээ.
Өнөөх чулууг нь зайлуулах гээд олон эрс үзээд хөдлөгж үл чадан луутих хүч чадалд нь бишрэн үг хэл гаргалгүй нүүж өөр газар усыг сонгон эсхийгээ дуусгажээ. Том чулуугаар дараатай байх чулуутын усны домог ийн үүсжээ. Цогтовоо сумын нутаг дааг далангийн урд ард завгийн ард өөрийн сумын хар хармагт анхиз өвөр Монголын өөртөө засах орны нутаг тал булаг гэдэг газар идэр дампил авраг барилдаж төрүүлээд төрүүлсэн газраа хүндэтгэн бэлгшээн тэрхүү нутгаас өөрийн хошуу нутагтаа үүрч авчирсан 2 метр орчим урт нийлээд өргөн 3-5 хүн даахааргүй том чулуунууд байдаг гин. Тулаан нэвэртэй. Хятадын нэгэн хошуунд хинтэж дийлдэхгүй хүчтэн гарч бярлахад бусдыг дээрлэхэн төвөж хүн амьтны насанд цөв суулгах айстай болоод ирэхээр Манжин хаан арх хаалхын нөгөө цуутай бүх эдэр дампил авраг яалаа амьд биз шоронгоос гаргаж түүнтэй барилдуул гэж зориг болгожээ. Дампилыг хааны өмнө авчирхад баячуудын мал хөрөнгийг дээрэмдэн ядуус төгсөн хэрэгт холбогдсон мөглөнд орж ус гизг нь ургаж турж итсэн ч угийн том хүдэр чирэг биеийн чангараад бараа сүртэй харагдаж гин. Манжин хаан хэлжээ. Чи тэр бүхийг дийлбэл шоронд насаараа суухгүй харин эс дийлбэл ясаа энд тавина гэжээ. Авраг би олон сар хоног шоронд суулаа. Юу ч гэсэн тэр бүхийг над нэг үзүүлэхгүй юу гэж. Хүчтнийг олон хүний чөлөөгөөр нэг харуулхад авраг надаас нэг шөрмөсөл дутуу юм. Тэр сэмхийгээр дайрвал болно үз. Би бүтэн шарын мах шөлөндөн чансан будаа идээд нэг өдөр амраад үзье гэжээ. Эдэр дампил аврагад мах хоол цайг нь ханган байрыг нь төр сольж амраагаад нөгөө бүх рүү очиж нэг зүйл үзүүлэхээр нууцаар өнгөлгсөнд цаатах нь айлвхөө сайн ирээ магнаа цугуйх чинь гэсэн юм гэдэг. Товлсон өдөр болж олон түмэн цугларсан их барилдаан болох үед эдэр дампил авраг тэр хүчтний баруун гарыг сүрж ороод давж хүчтний омгийг дарж номготгосон түүхтэй юм. Манжин хаан торог дурдан хэрэгэм зэрэг их шан харамж бэлгэлэхээр амлсан боловч эдэр дампил авраг та өгье гэвэл босоо хар уулын билээс нэг чулуу өгөлтөө гэсэнд хаан зөвшөөрж уг чулууг нэг авдар номтой хамт өгч шоронгоос суллан явуулжээ. Тэр чулууга хошууны нутгийн гүн дааган далан гэдэг газар хадаг уян онгоцсон нь хүн ард нь бүхтэй хүлэг мордон шандтай баахын бэлэг болсон ажээ. Үргэлжлэл бий. YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Description хэсэгт газрын гаваас подкастны холбоос бий. Шин сувгийг манд дэмжиж subscribe тавьчаад харахтал хангалттай. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайк тавьчаад дараарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.